Эх сарын 15-нд орон нутгийн сонгуул болно. Иргэн та сонгуульд оролцохдоо өөрийн харьяа оршин суугаа хаягтана хэрвээ зөрүүтэй байх юм бол хороо дүүрэгтээ гомдол гаргаж мэдээлэлээ баталгаажуулах хэрэгтэй. За мөн шилжилт хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хаягаа шилжүүлсэн иргэд мэдээлэлээ баталгаажуулах бүртгэлээ хийлгэх шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагын хэлж байна. Сонгуул болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөний хязгаарладаг журамтай энэ хугацаанд нас орсон оршин суугаа хаягнаас шилжсэн төр оршин суух бүртгэлтэй иргэд мэдээлэл баталгаажуулах хэрэгтэйг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл хасалт хийлгээгүй шинэ хаяг дээр бүртгүүлээгүй бол сонгуул өгөх боломжгүй юм а. Хасалт хийлгэсэн бол нөгөө хаяггүй байж их магадaltaй. Тэгэхээр зэрэг иргэд маань юуны өмнө нөгөө манай бүртгэл ЦК УЦ-ийн гэсэн веб хуудсан дээр хандаад өөрийнхөө регистрийн дугаар холбогдох кодыг хийгээд мэдээлэл шалгаж болно. За хоёрдугаарт нь их юм бол тухайн бүртгэлийн хэлц дээр очиж мэдээлэл шалгуулж болно, тийм ээ. За гуравдугаарт нь их юм бол бид нар бол сонгуулийн тухай хууль тогтоомж заасны дагуу санал авах өдрөөс 25-аас доошгүй хоног өмнө сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан үйлдвэрийг бол хэсгийн хороод төрүүлж ажиллах ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг баталгаажуулдаг. Гэхдээ иргэн таны хаяг мэдээллийн сан зөрүүтэй бүртгэгдсэн эсхийг улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд хандаж авах боломжтой. Сонгуул болохоос 14 хоногийн өмнө санал гомдлоо гаргах хэрэгтэй. Үүний дагуу бүртгэлийг тань шалгаж засах боломжтой юм байна. Аймгийн нийслэл сум дүүрэг иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 хэсэгт бол заасан ба тийм ээ. Сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн эсгээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байх ёстой. За мөн хууль заасан ёсоор сонгогч бол нэрийн жагсаалтанд бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаарх гомдлоо тухайн хариалга улсын бүртгэлийг хилцсэн буюу итгэмжлэлсэн ажилтнанд гаргахаар бол хуулийн зохицуулт байж байгаа. Сонгуул дуусч маргааш өдрөөс нь эхэлж шилжилт хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ. Сардаа дунджаар 20 орчим мянган хүн шилжилт хөдөлгөөн хийдэг бол жилдээ 240 гаруй мянган иргэд оршин суугаа хаягаа шилжүүлдэг судалгааны дүн байна.